Улсын хурлын гишүүдээ та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол улсын хууль тогтоомжийн 2028 ордол боловсронгуй болох үндсэн чиглэлийн 74-т улсын эсхийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зэцийг боловсруулж улсын хурлд өргөн мэдүүлэхэд заасныг хэрэгжүүлэх хүрээнд улсын эсхийн тухай хуулийн төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанаар хэлцүүлэн улсын хурлд өргөн мэдүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 заасны дагуу хуулийн төслийн бүрдүүлбэрийг ханган улсын хурлд өргөн мэдүүлсэн. Улсын эсхийн тухай хууль нь 2003 онд анх батлагдаж, улсын агаарын хөлгөөр нислэг үлдэх улсын эсхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулж ирсэн бөгөөд цаг үеийн шаардлага 6 удаа нэмэлт өөрчлөлт орж байсан юм. Энэ удаагийн хуулийн шийдсэн найруулгын төсөлд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оруулаад байна. Тухайлбал улсын эсхийн асуудлыг удирдан чиглүүлэх улсын хурал засгийн газрын бүрэн эрх болон батлан хамгаалах асуудал эрхлэн төрийн захиргааны төв байгууллага, сэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага, улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын чиг үүргүүдийг наривчлан тодорхойлсон. Хуулийн өөрчлөлт хамаарах зэвсэг төвчин хил хамгаалах ерөнхий газар, онцгой байдлын ерөнхий газар зэрэг байгууллагууд шинээр агаарын хөлгөтэй болж байгаатай холбогдуулан тэдгээрийн нэгдсэн бодлого удирдлагаар хангахтай холбогдсон харилцааны асуудлыг, улсын агаарын хөлгийг бүртгэх нислэг тэнцэх чадварыг эцэтгэе олгох гадаадын иргэн гэрээгээр үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн зохицуултыг, улсын эсхийн багц дүрмээр зохицуулах харилцааг наривчлан зааж, улсын эсхийн аюулгүй байдал, нислэгийн ажиллагааны хяналт зохицуултын талаар харилцааг боловсронгуй болох зэрэг эрх зүйн зохицуултуудыг нэр тусгасан нь хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиас онцлог болсон гэж үзэж байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 20 дугаар зүйл заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага болон байгууллагууд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Батлан амгалан яамны захин хуудсанд байршуулж, хуулийн төслийн хэлцүүлгийг хийх төрийн бас байгууллагаас санал авахд бүгд дэмжсэн бөгөөд хуулийн төсөл ирүүлсэн саналыг хүлээн авч тусгаснаар хуулийн төсөл нь 9 бүлэг 2568 эсэг 91 заалтайгаар эсэлсэн боловсруулсан болно. Улсын эсхийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлд батлагдсанаар улсын төсөвт нэмэлт зардал шаарддаггүй бөгөөд улсын эсхийн удирдлаганд оролцогч иргэн аж ахуйн нэгж төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагын хүлээх үүрэг хариуцлага хяналт зохицуулт тодорхойлж, нислэгийн удирдлагаа эрхлэх эрх зүйн орчин сайжирч, түүнийг дагалдаж хуулийг хэрэгжүүлэх бусад эрх зүйн баримт бичгүүд боловсронгуй болох аж холбогдолтой юм а. Хуулийн төслийг хэлсэн шийдвэрж өгнө. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.